Дорноговь аймгийн Улаанбаатар сумын 4 малчин өрхөөс ураанд хорцсон малаас ургийн гажигтай төлөв гарсан талаарх мэдээлэл ирсний дагуу мал эмнэлгийн газрынхан бусад албаныхантай газар дээр нь очиж танилцаад иржээ. За сумын малчин өрхийн байнга ашигладаг гүний удгаас хэд хэдэн дээж авч малын идэрхтнээс шинжилгээ авахд урааны цацрагт хорцсон гэх шинж тэмдэг илрээгүй гэх дүгнэлт гарчээ. Дорноговь аймгийн Улаанбаатар сумын 4 малчны хотод урааны цацрагт хорцсон байж болзошгүй ургийн гажигтай төл мал гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. За үүний дагуу Улаанбаатар сумын малчин Нор сүрэнгийн дутуу төрсөн ихэрхэл малчин Батбаатарын ургийн гажигтай төрсөн гэх хурганы идэрхтнээс дээж авч шинжилгээ хийжээ. За түүнчлэн сумын хэмжээнд 17 цэгээс хөрсний дээж, 5 цэгээс ундны усны дээж, малын бэлчээрээс тус дээж авч шинжилсэн байна. За шинжилгээг гол нь юунд хийдгүүхээр эд эрхтэнд цацрагийн болон хүнд металлын үлдэгдлүүдийг үздэг. За энэ дээр бол элэг бөөр хоёр дээр шинжилгээ хийдэг. За энд өнөөдрийн байдлаар шинжилгээгээр цацраг идэвхт байцс бол аль алинд нь илрээгүй. Хоёрт элэг бөөрөнд хийсэн шинжилгээнд дээр хүнд металлын ямар нэгэн илэрц хэвийн хэмжээнээс давсан илэрц огт илрээгүй. Тэгэхээр энийг бол ямар нэгэн химийн гаралтай хүчин зүйлээс шалтгаалсан тийм шалтгаантай гэж үзэх ямар ч болцоо байхгүй байна. Нөгөө бүх хүмүүсийн мэддэг хатуулгын хувьд бол нэлээд хатуулагтай, нэлээд шүлтлэг ийм уснууд байсан. Энэ уснууд бол мэдээж хүний бие махбодод, амьтны бие махбодод хортой гэж хэлэхэд бол хэцүү. Хортой биш. Гэхдээ байнгуу бол нөгөө одоо бие болтын нутгийн үнтэй нөгөө засагтхааны хөх арчуул гэдэг шиг тийм асуудал болно гэсэн хатуулга ус байна гэдэг дүнс. Түүнээс биш бусад юутайгаа харьцуулаад үзэх юм бол усны дээжүүдтэй харьцуулаад үзэх юм бол хүн малын эрүүл мэнд амь насанд аюул учруулахаар ийм зүйл илрээгүй энэ удаагийн дээжийн лабораторийн дүнгээр. За сүүлийн 1 жилийн хугацаанд ургийн гажигтай төл мал 2 бүртгэгдсэн нь Баяуулгийн аймгийн малчин өрхөх байсан гэлээ. За мал эмнэлгийн газрынхан дээрх тохиолдлуудыг цус ойртолттой холбоотой хэмээн дүгнэж, за мал маллах, уламжлалт арга ухаан алдагдаж, сүргийн чанар муутсан байгаагийн шинж хэмээн тайлбарлаж байна. За өөрөөр Дорноговь аймагт төдийгүй бусад аймагт ургийн гажигтай төл мал огт бүртгэгдээгүй хэмээн онцолсон юм а.